Сет хоол хэрхэн бүртгэх вэ? Үүний тулд меню хэсгээр орж меню модулын хоолны бүртгэл цонхоор бүртгэлийг хийн. Нэгдүгээрт сетийн нэрийг гараас бичиж оруулна. Хоёрдугаарт идэвхтэй төлөвтэй тохиолдолд тухайн сет хоол заал болон киоскт харагдана. Идэвхгүй тохиолдолд харагдахгүй болохыг анхаарна уу? Гуравдугаарт зураг хэсэгт сет бүтээгдэхүүний зургийг оруулснаар заал болон киоск дээр харагдана. Дөрөвдүгээрт шинэ бүтээгдэхүүн нэмэлт овчийг дарснаар дараах цонх гарч ирнэ. Ангилал бүтээгдэхүүн болон үнийн мэдээллийг ангилал болон хоолны бүртгэлээс татаж харуулснаар сонгох боломжтой болно. Үүний тулд тоо хэмжээг гараас бичиж оруулна. Мөн холбоотой бүтээгдэхүүн сонгох хэсгийг чек хийснээр холбоотой бүтээгдэхүүн буюу сет бүтээгдэхүүний сонголтыг нэмж болно. Ингэснээр тухайн хоолны оронд сонгож болох бүтээгдэхүүнүүд захиалах хэсэгт харагдана. Сонгох товчийг дарснаар тухайн бүтээгдэхүүн сетэд нэмэгдэнэ. 6 дугаарт сет бүртгэлийн цонхны хадгалах товчийг дарснаар сет хоол үүснэ. Үүнд сет хоолыг борлуулаагүй бол мэдээллийг өөрчлөх боломжтой байна. Мөн сет хоолыг борлуулсан тохиолдолд ангилал, зураг, төлөвийг өөрчлөх боломжтой. Гэхдээ хоол зарах, хасах, үн өөрчлөх зэрэг өөрчлөлт хийх боломжгүйг анхаарна уу?